2016-аас 2017 оны Монгол Улсын боловсролын их сургуулийн хичээлийн шинжилийн нээлт энхүү нарлаг сайхан өдөр тавлынхан гигэн мэлмийн дөрөв хэлгээд бэлэн болж байна. Хөрөлцөн ирсэн эрхэмсэг хадагтааны үед хөрөлцөн ирсэн эрхэм хүндэт улсын хурлын даргуулан боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын сайд эрдэмтэн багш нар оюутан залуус тавлны энэ өдрийн гигэн амар амгалан айлтхан мэдчилж байна. Монгол Улсын боловсролын их сургуулийн захирал доктор профессор Ноён Мөнх Жаргал таныг энэхүү тайзнаа хүндэтгэн урьж байна. Сайн байцгаана уу оюутнуудаа, сайн байцгаана уу эцэг эхчүүдээ, сайн байцгаана уу эрдэмтэн багш нараа. Өнөөдөр энэ сайхан өдөр манай боловсролын их сургуулийн 2016-17 оны хичээлийн шинжилгээ нээлтийн ёслолын арга хэмжээнд улсын их хурлын дарга энх болд боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд Батцуур нар бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн бид бүхэн баяртай байна. Баяр хүргэе. Энэ жил Монгол Улсын боловсролын их сургуулийн 65 жилийн тохиож байгаа. Монгол Улсын боловсролын их сургууль түүхэндээ 70 гаруй мянган мэрэгжилтэн багш нарыг бэлтгэн гаргасан эрдмийн их уурхай алдар төвхтэй ийм сургууль байгаа. Бид бүхэн 9 сарын 30-нд 65-ын жилийнхээ ог тэмдэглэнэ. Тэгэхээр та бүхэндээ бас 65 жилийн хойно мэндийг давхар хүргье. Монгол Улсын боловсролын их сургууль Монгол хүн төлөвшүүлэх Монголын одоо багш нарыг бэлтгэхэд гэнтэй хөв нэмэр оруулж ирсэн эх орноо гэсэн сэтгэлтэй, дэлгэн түмнээ гэсэн сэтгэлтэй, ив ийг хичээдэг, эрдэм боловсролтой ийм Монгол хүн төлөвшүүлэхийн төлөө бид бүхэн зориг тавин ажиллаж байгаа. Ийм учиртай. За бид одоо багшийг бэлдэх шинэ хөтөлбөр стандартуудыг бол энэ хичээлийн жил бас хэрэгжүүлж эхэлнэ. Бид бол багшийн чанарыг сайжруулах, эрс дэвшлүүлэх тал дээр нэлээд хоригтой алхмуудыг хийхээр ингээд төлөвлөд ажиллаж байгаа. Багшийн хувьд бол түрүүний хийсэн одоо үнэт зүйлсүүдийг бол биедээ шингээсэн. Орчин үеийн боловсрол судлал, сурган сэтгэл судлалын арга зүй технологи, арга ухааныг эзэмшсэн эрдэм бэлэгтэй ийм л багшныг бид бэлтгэхийн төлөө бид бүхэн одоо манай хамт олон шан цагтаг энэ хөтөлбөр стандартын дагуу шинжилгээ ухааны үндэстэй багш бэлтгэх үйл ажиллагааг хөтлөн явуулах. Дээр нь одоо энэ хичээлийн жилд бол оюутан лугаа хандсан ийм одоо арга хэмжээнүүдийг бол оюутан төвтэй арга хэмжээнүүдийг бол нэлээд одоо явуулах ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ хичээлийн жилд бол бид бас бүхэн амжилттай байгаа. Өдлөн бид нар бол харьяа одоо лицей сургуулаа нээж авсан. Энэ жил бол бид нар харьяа цэцэрлэгээ өнөөдөр өглөө бас нээж бидний бас манай том эрдмийн уурхайд бол яцхан хөргөн одоо дүүнер банаас нэмэгдэж явж ирсэн. Ийм учраас манай одоо боловсролын их сургууль бол сургуулийн өмнөх боловсролын хүүхдээс эхлээд манай одоо эрдэмтэн профессор хүртэл одоо ийм өргөн бүрэлдэхүүнтэй болсон ийм сайхан хамт олон болсон бүгдээрэнд нь баяр хүргэе. Дээр нь энэ хичээлийн жилд бас олимпийн жил байгаа. Манай сургуульд оюутнаар элсэж орсон Сумья маань одоо жудогийн спортоор олимпийн мөнгөн медаль авсан. За Сумьята баяр хүргэе. За мөн боксing спортоор олимпийн хөрөлт медаль авсан Отхон далай маань манай сургууль бас шинээр элсэг бэлтгэлээ хийсэн байсан. Ингээ элсэн орж байгаа. Ингээд хоёр одоо олимпиад орсон хоёр медальтай тамирчин маань манай сургуулийн оюутан болж байна. Бүгдээ алга нийтийг нийтгнүүдэнд баяр хүргэе. За ингээд энд уран зөвлөрсөн оюутан залуучууд, багш нар, эцэг эхчүүд, эрхэм зочид та бүхэндээ сайн сайхныг хүсэж 2016-аас 17 оны хичээлийн жилдээ ажлын өндөр амжилт гаргахыг хүсье. Баярлалаа. Мөн энэ хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш нар оюутан залуус та бүхнийг гигэн амрыг айлтгаж гэрэлт мэдээж хүндэтгэлийн халуун сайхан мэдчилгээ өргөж дэвшүүлэхээр хүрэлцэн ирсэн Монгол Улсын их хурлын дарга Ноён Мөнх энх болд таныг энэхүү тайзнаа хүндэтгэн өргөж авч байна. Эрхэм хүндэт багш сургууль хүмүүжүүлэгч
Эрдэмтэн багш, оюутан залуучуудаа та бүхэнд болон та бүхнээр уламжилж Монгол улсын өнцөг улам бүрт өнөөдөр хичээлийнхаа шинжилгээний нээлтийг хийж байгаа Ихтэй сургууль, мэрэгжлийн сургууль үйлдвэрлэлийн төвийн багш сурагч оюутнуудад Эрдмийн их баяр хичээлийн шинжилгээний баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье. Ихтэй сургуульд суралцах эрхийг олж авна гэдэг бол хувь хүний хувьд их том хувь тавилан. Энэ дээд боловсролыг эзэмшиж Эрдэм боловсролоор тэгш хүмүүжлээр бусдад үлгэр дуурайлал болж чадхуйц ийм мэрэгжилтэй боловсон хүчин болж улс орныхоо хөгжлийн хойч ирээдүйг жолоодож явна гэдэг бол ихээхэн том хувь тавилан. Энэ хувь тавиланг хүүхэд залуучууд та бүхэн эдлэгтэй аль болохоор өөрийнхөө сонгосон мэрэгжил, өөрийнхөө элсэж орсон сургууль, мэрэгжлийнхаа онцлог энэ бүх зүйлүүдийг бол зөвхөн танхимд багш нарын заасан сургасан тэр программын хүрээнд биш, яг өөрийн эзэмссэн мэрэгжил боловсролын чиглэлээр улс орны хэмжээнд, төв дэлхийн хэмжээнд ямар шин зүйлүүд бий болж байна вэ гэдгийг мэдж, эрен хайж, сурч хүмүүжиж их мэдлэгтэй ийм боловсон хүчин болоорой гэдгийг би юуны өмнө хүсэн өрөөж байна. Хүүхэд багчууд хэр зэрэг чанартай сайн багш нараар эрдэм номоо заалгаж сайн хүн болж хүмүүжин тэр хэмжээгээр улсын хөгжилд хувь нэмрээ оруулах хүн болж төлөвшнө гэсэн үг. Багшийн мэрэгжлийг эзэмшин гэдэг бол улс орны хойч ирээдүйд ямар их хувь нэмэр оруулах өндөр хариуцлагатай вэ гэдэг бол үнэхээр та бүхний мэрэгжлээ эзэмшиж багшуудад сургасан хүүхдүүд, хүмүүжсэн хүүхдүүдийн хийсэн бүтээсэн ажлаар хэмжигдэж дүгнэгдэнэ. Би өнөөдөр боловсролын их сургуулийн хичээлийн шинжилгээний нээлтэнд оролцох энэ сонголтыг хийхдээ юуны өмнө 65 жилийн түүхтэй энэ сургуулийн хэдхэн хоногийн дараа 9 сарын 30-нд болох гэж байгаа. Мөн үүний зэрэгцээгээр 65 жилийн хугацаанд улс орны хэмжээнд 70 гаруй мянган мэрэгжлийн багш нарыг бэлтгэсэн. Энэ утгаар нь улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж дүгнсэн. Нөгөөтэйгүр даян дэлхийн энх тайван найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпийн их наадамд амжилттай оролцсон медалийн эзэдийг төрүүлсэн ийм хамт олон учраас танаа сургуулийн нээлтэнд оролцохоор би сонгож хүрэлцэн ирсэн юм аа. Шинэ хичээлийн жилд багш нартаа, оюутнуудаа бүгдээрэнд нь ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. Энэ ирээд батат сайхан оршуултгаа 2016-аас 2017 оны Монгол Улсын боловсролын их сургуулийн хичээлийн шинжилгээний нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын боловсролын их сургуулийн төвийг хүндэтгэлийн тайзнаа заахад бэлэн болжээ. Насны онгодыг хөвөлсөн орчлон таних мэлмиг
олноороо итгэх миний сургуй артын машин оюуны өргөө алдар цотны онгодын өргөө үеийнхний сэтгэл хонхорсон үлэмж төгөлдөр миний сургуй Ursi